Багшаа өнөөдөр ямар үсгүүдийг судлах вэ? Өнөөдөр бид Б, В, П үсгүүдийг өгүүлэх эрхтний байрлалаар хэрхэн үүсдгийг судлах болно. Сонирхолтой юм байна. Тэгвэл хэрхэн хэлэгддэг вэ? Уруул, хэл, хоолой бүгд оролцдог. Дуу авиаг анхаараарай. Б үсэг ямар хөдөлгөөнөөр үүсдэг юм бэ? Б үсэг нь уруулыг хамжин гаргах хөдөлгөөнөөр үүсдэг. Тэгэхээр зөв байрлал нь чухал юм байна. Тийм ээ, зөв байрлалаар хэлэх нь чухал шүү. Б болон В авианууд нь уруулаа хамжиж гаргадаг, шуугинд ба сул дуу гаргадаг, эс тагнаачсан хамрын бус тод авиа юм а. Дэд хувилбар нь дуугүй хэлэгдэхээрээ дээрх хувилбараас ялгаатай бөгөөд хэлэх сонсохын талаас сул байранд байна. Үеийн дэд үед чанга гээгүүлэгч орсон нөхцөлд үгийн ихэнд богино их шиг юм тохиолдно. Жишээ нь батал, бас, бухал, буцах. За бүгдээрээ эхний зургийг ажиглавал Б авиалбар хэрхэн хэлэгдэж байгааг харуулсан байна. Хоёр дахь зургийг ажиглавал В авиалбар хэрхэн хэлэгдэж байгааг харуулж өгсөн байна. Шүргэх В хувилбар нь эгшгэр төгссөн үгийн дараа орно. Эр үгийн ихэнд шууд залах нь хэлэх нөхцөлд үгийн дунд буюу гişгийн дараа мөн адагт шүргэх В тохиолдно. Эртний үедээ шуугинд хүчтэй тод хэлэгддэг байсан бол хожуу үедээ шүргэх В хувилбар болсон байна. Орчин үедээ бол бүр гээгдсэн байна. За жишээлбэл эртний үедээ дэвэл, хожуу үедээ дэвэл, орчин үедээ дээл гэж хэлэгддэг байна. Хоёр дахь жишээ гэвэл эртний үедээ абуу, хожуу үедээ авуу, орчин үед аав гэж хэлэгддэг болсон байна. За Б авиалбарын сэлгэцийн хувьд үгийн дунд орсон Б-гийн дараах богино их шиг сунжирснаар Б сулран В болж зөвлөрч хэлэгдэн сүүлдээ хэлэгдэхээ болсон байна. Жишээ нь навч. Монгол хэлэнд үеийн өмнө дэвсгэрлэн орсон хамжих Б гэвлэгч сугарч гээгдсэн. Жишээ нь айхтар. За Б М авиалбар нь бүтэх аргаараа ижил учир хоорондоо сэлэгдэг. Б П авиалбар нь дэд үеийн чанга гэвлэгч орсон үгийн эхний богино гişгийн өмнөх дуугүй хамжих Б-г монгор зэрэг хэлэнд чанга дуугүй П-гээр сэлгэж өгүүлдэг. Б Г авиалбарын хувьд хамжих Б нь хамжих Г авиалбартай сэлгдэг ховор тохиолдлын нэг юм а. П үсэг ямар онцлогтой юм бэ багшаа? Хүчтэй агаарын гаралттай бөгөөд уруулын байдлаараа ялгардаг юм а. П авиалбар нь уруулын хамжих, чанга дуугүй, амьсгалын төрөлттэй, хатуу, хамрын биш хэлэх сонсох, утга ялгахын тод байранд байдаг авиа юм. Хэлэх сонсох талаас сул байранд дэд үед нь чанга дуугүй гээгүүлэгч орсон нөхцөлд үгийн ихэнд богино гişгийн өмнө тохиолддог. Үндсэн хувилбар нь тухайн гişгийг хамгийн тод шулуун чангаар дуудах хувилбар юм. Таны ам уруул яг л зураг дээрх шиг чанга тод байрлалд орно. Жишээ нь А гişиг маш тодоор дуудагдана. Уул Ө гişиг урт чангаар дуудагдана. Ээж Э гişиг чанга тод дуудагдана. Ba. Remember. V. Live. Pa. Airport. Багшаа эдгээр үгийг зөв хэлж сурахын тулд яг юуг анхаарах ёстой вэ? Хэлэх үедээ анхаарах зүйл нь амьсгалын хяналт буюу ба, ва, па гэж агаарыг хүчтэйг гаргах, дуудлагын дасгал буюу үсэг солбох дасгал ба, па, ва, бо, по, во, бу, пу, во гэх мэтчлэн дасгалуудыг хийж болно.